дээрээ ирээд завсан. Тэгэхээр ямар үг вэ? Бидний бид наашаа өгөх цэцэг ирвэхэ. За ингээд багш биччихээ нэг наач байгаа. Наач цэцэг ирвэхэ. Наач. Энэ донд наач байгаа. За өнөөдөр энэ таалагдсан үгэн дээр ирээд зогсчих. Тэгэхээр энэ дээр бүгдөө зөв хариултаа цаасан дээр бичээ. Бүгдөө нэг ийм нойтос салфит байгаа. За нэг нойтос салфитнууд авч. Тэгээ энэ дээр бичээд арилгаад надад хамгийн дөрөвөө яваа. Тэгээ зөв хариултаа өгөө буруу хариулсан хүмүүс нь ахиж өгөхгүй. Нэг л буруу хариултаа ахиж өгөхгүй нь шүү дээ. Тэмээ бичихгүй нэ. Тэгээ аль багаас олон хүүхэд үлдсэн бэ гэдгийг оноо авах нь. Ойлгомжтой юу? За маяг миний хаа. За өнөөдөр бадаа үсгээр битээ. Багшаа асуухгүй байгаарай. За өмнөх хичээлдээ энгийн ойлголт гэдгийг үзсэн тийм ээ. За хамгийн их асуулт. Хувцас сэдлийн бүрдэл хэсгүүдийн холбон нэгтгэл төр зур тогтоохой. За энэ ямар ойлголт вэ? За хичээлээ. Энэ ямар ойлголт вэ? Өргөөр хичээл өргөөр бичсэн том хичээл өргөн шүү. Том бичсэн өргөн шүү. За тийм хамгийн дөрөв өргөсөн. За том бичсэн өргөөр бичсэн юм өргөн шүү. За ингэж харъя бүгд. Шидэх ойдол. За танаа өргөөр хугацаа дууссан. Өргөөч. Хөшиг. За энэ буруу байсан. Шидэх. За танаа. За бүгд дээр өргөсөн үү? Шидэх. За танаа зүг байна. Танаа бүгд. За энэ юу гэж нөхөг энэ буруу болчихлоо. Энэ шидэх. За ихний асуултан дээр буруу хариулсан хүмүүс одоо ахиж өргөхгүй шүү. За дараагийн асуулт. Хувцас сэдлийн бүрдэл хэсгүүдийн холбон нэгтгэл батбөх ойд. За бичээрэй. Батбөх ойд. Нэгтгэж ойдын мөртлөө батбөх. За энэ хамгийн түрүүнд өрсөн. За батбөх ойд. За дараа. Батбөх ойд. Хувцас сэдлийн нэгтгэдэг мөртлөө батбөх ойд гэсэн шүү. Батбөх ойд гэсэн шүү. За энэ юу вэ? Хөшөг. Чиний хос хөшөг юм уу? За энэ буруу болчихлоо. Эдгээр буруу. Бүгд буруу. За энэ хөшөг. За энэ шаглах. За зөв. Энийг баг бүгд зөв харагдсан. За одоо танаа багаас буруу зөв хариулсан байна уу? Асуулт бүгд буруу бодсон уу? Танаас энэ бүгд зөв хариулсан. Буруу үлдчихсэн шүү тийм ээ. За бүгд эдний баг сайн хариулсан учраас одоо багш нь үнэлгээгээ эдгээр хэлж байна. Үнэлгээгээ хэлж байна. За бид нар цэцгийг юугаар дижэдэг вэ? Усаар дижэдэг. За тэгвэл өнөөдөр бүгдөө энэ цэцгүүдийг өөрсдийнхөө мэдлэгээр дижэдэг. Одоо өөртөө мэдэж авсан зүйлээр дижээнэ гэсэн үг байна шүү. Тэгвэл одоо энэ тэдний багш ямар баг вэ? Ирвэхэ баг. Ирвэхэ багийн нэг дэлбээ дэлгэлээ. Зөв учраас. За тэгвэл одоо энэ дэлбээнүүдэд дэлгэх нь шүү дээ тийм ээ? Цэцгнүүдийнхаа дэлбээг дэлгэж бид нар оноогоо олж авах нь тийм ээ? За эдний баг нэг дэлбээгээ дэлгэжтэй мэдлэгээрээ. За өнөө хичээлдээ тэгвэл өдөр энэ ойдуудыг үтсэн та нар бас зарим айгуу таарах яасан тийм хөшиг ойд гэдэг чинь одоо энэ харах ойд байна. За энэ бүрдэл хэсгүүдийг бүрдэг ойд. За энэ нөхөг ойд. Энэ чинь ястаа хөшиг ойд. Хөшиг ойд чинь батбөх үү? Батбөх биш шүү дээ. Батбөх гэхлээр шатлаг ойд болж байгаа байхгүй юу? За тэгвэл уламжлалт гар ойдын талаар бид нар түрүү чинь хичээлдээ үзсэн байгаа тийм ээ. За сайн
юунд оролцсон ирээдүйн багтаа бас баярлалаа. Бас бүгдөө нэг хотын төвөөгөө нийлж чадлаа шүү дээ, тийм ээ. За одоо бүгдөө өнөөдөр ойд сурсан зүйлүүдээ ойд сурсан ойдлуудаар ашиглаад бүтээл. За энэ цомгийн тавцан дээр юу байна вэ? Цэцэг үү. За тэгвэл өнөө одоо ойрхон ямар байв гэж байгаа вэ? Тэгвэл бид нар хэн зориулж юу хийх гэж байгаа вэ? Ээжтэй эмэгтэй ээж байна. Эмэгтэй зориулаад юу хийх гэж байгаа вэ? Цэцэг хийх гэж байгаа юм шиг тийм ээ. Тэгвэл бидний хичээлийн зорилго маань одоо бидний хичээлийн зорилго. За бидний шинэ мэдлэг. За зорилго маань яах вэ? За хичээлийн зорилго маань ямар ахнаа гэдгийг одоо бүгд харъя. Хичээлийн зорилго. За тэгвэл бүгд уншаарай. Зорилго маань тэгвэл цэцэг навч ирээгээ хийж мэдгээ сурна ш. Тэгвэл би та нарт ямар нэр өглөө? Цэцэг навч ирээгээ. Тэгвэл бид нар бас нэрэндээ тохирсон цэцэг навч ирээгээ гэнэ ш, тийм ээ. За өнөөдөр хичээлийн зорилго юм байна. За зорилго тэгвэл яах нь? Зорилгын тухай мэдээлэл болоод мэдээллийг зааварчилгаатай танилцах цэцэг навчийг ирээгээ хийж бизнесээ зохиолчлоо. За ийм зорилго тавьж ийм юмнуудыг мэдэж авна. За одоо тэгвэл бүгдөө багш нь энд юу ямар материалаа бүгдөө тэгвэл өнөөдөр бид нар ямар материалаар юм эсгийгээр юм гэж байна. Эсгийгээр юм гэж байна. Тийм учраас бид нар эсгийний талаар мэддэг эзэмших нь эзэмших нь шүү дээ, тийм ээ. Эсгийний талаар мэддэг эзэмших хэрэгтэй. За одоо бүгдөө тэгвэл шинэ хичээл рүү оръё. Эсгийний тухай. За бүгдөө хамгийн ихний эсгийний тухай хичээл рүү оръё. За эсгийний тухай. За Монгол за багшны энэ дээр уншаад өгөө. Та нар ихтэй аюу тайв сонсч чинь тэгээд дараа гол хүмүүстээ бичиж авах хэрэгтэй. За тэгвэл Монгол үндэстэн нүүдлийн соёл иргэншилтэй тийм ээ. Мал аж ахуй эрхэлдэг. Ийм учраас мал аж ахуйн бүх юмуд мал аж ахуйгаас гарсан хэд ноос моодор арьс ширээр нь процесс эдгээр хийж ирсэн уламжлалтай байдаг тийм ээ. За тэр уламжлалаа дагаад манай нийгэм өөрчлөгдсөн ч гэсэн мал аж ахуй өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөөгүй учраас бид нар одоо хүртэл мал аж ахуйн арьс ширээр ноосоо хэвлэж байгаа юу? Хэвлэж байгаа. Ийм учраас бид нар ноосоор хийх арьс ширний тухай мэддэг бид нар бас ноосны тухай мэддэг хэрэгтэй байна. За дараа эсгийн урлагийн гол бүтээгдэхүүн ноос байдаг. Ноос гэж. За ноосыг бид нар үсний гадаад байдал дотоод зохион байгуулалтаар нь хуурай гэдэг. За ноолуур, завсар өвс, сор өвс, хялгас гэж дөрвөн ангилал байна. За энэ дөрвөн ангиллаас бол бид нар ноосыг авч үзэх гэж тийм ээ. Ноосыг авч үзэх. Ноолуур нь ноосны хамгийн нарийн зөөлөн атрата шиг байдаг. Бид нар ерөөсөө нөгөө хон ямааны ноосыг үсийг яриад ш гадны үсийг яриад тийм ээ. Тэрийг ноос гэдэг байгаа шүү дээ. Тэрийг доктор нь яг ноолуур, сор өвс, хялгас, ноос гэдэг дөрвөн ангилдаг байна шүү дээ. Тийм ээ. Завсрын үс гэдэг. Тэрнээс бид нар ноосыг яргаад бид нар яг ноос гэдэг байна тийм үү? За завсрын үс гэдэг нь ноолоос бүдүүн сор үснээс тогтдог байна. За эндээ бид нар ерөнхийдөө ноосны талаар нэг мэдлэг байна. Ноос гэдэг. За ноосны төр ноос нарийн ноос, нарийн ноос, өдүүн ноос, дөрвөн юм гэдэг ноос. За энэ ноосоор бид нар юу хийх болно бид нар сайн үзсэн. Ноосоор бид нар юу хийх гэж байгаа? Юу хийх? Эсгий хийж байгаа үстэй. Тэгээд энэ эсгийгээрээ бид нар юу хийх гэж байгаа? Цэцэг навч хийж байгаа үстэй. Энэ бол чимэглэлийн эсгий. Бид нар юуны эсгийгээр зүгээр эсгийгээр зузаан эсгийгээр бол хийхгүй шүү дээ тийм ээ. За эсгийг хийхэд дараад нь яг гэрийг өсөд эсгийг хийхдээ эхлээд ноосоо самна. Ноос самнах гэж юм ийх үү? За дараа зуулна. Бүдий сахад илгээж авах нь тийм ээ. За дараа услаа. Дараа савна. Дараа илний гэхээрээ бүр ингэ нэвтрүүлж ингэж авч хүнээ шүү дээ. Илээ сайхан. Нэвтрүүл. Дараа сайхан нэвтрүүлээ. Тэгээд ноос болгоод хатаадаг байна. За нэвтрүүлэхдээ монголчууд яаж нэвтрүүлдэг вэ? Морин гэж яадаг вэ? Ингээ
ороод байгаа ингээд нэвтрүүлж чилж тэр яаж байгаа нэвтрүүлж байгаа. За ийм аргаар бид нар эсхийг хийх юм байна. Тэгэхээр бид нар энэ эсхийг хийх хичээлийг одоо ахлах анилаа бүр улам дэлгэрэнгүй болгоод үзнэ. Өнөөдөртөө болохоор бид нар ерөнхий юм үзэж тийм ээ. Эсхийг юунаас бүтдгийг ноос нь бодлоо. Тэгэхээр ямар амтнаас гарч авдгийг ноосыг яаж ангилдаг юм бэ ерөнхий юм хэллээ шүү дээ. За ойлгосноо үгтэй. За одоо яг энэ ойлгосноос хэвтэлээр өгье. Ойлгосон юм байна. Ноосны талаас тийм ээ. Ноосны юм байдаг ойлгосон. ойлгосон зүйлээ бичээд авч. Одоо жоохон бүтээл хийх учраас хурдтай яаж өгөх вэ? Нэг л өгүүлбэр нэг өгүүлбэр бичих яг ойлгосон юмнасаа. За босно. За төгнөг болсон байна. За өөр босно. Хэвчлээ шүү. За өнөөдөр энэ ноосны талаар шинэ үгийг үзүүлж байгаа тийм ээ. Одоо яг өнөөдөр зэцэг навч хийхдээ ноосны хийхдээ бид нар за гар хоёроо бид нар юу хийж болдго юм бэ? 아래 타는 때 밑은 쪄고 아베들이 스키가 유기죠. 자, 이제 그때 자, 이제 스키들 비스유에 낙슈, 되네 낙슈. 자, 나랑 인 스키들 비스 가지고에 낙슈 야츠메 손코는 웃고에 아버지 지불지 넣어서 저건 치즈 먹어야지 되네. 자, 그래. 자, 다른 분이 이유에 그때 이유에 스키가 있어? 상대 어떻게 먹었을 때 마신이 소 뭐노? 밑에 막고 좀 어떻게 되는 뜻이야, 팀에 스키가 있어. 자이 넣어서 농공기 스키는 되지. 자이는 빛을 어떻게 해야 팀에. 자이 스키가 이 막고 돌리고 хийж болтгийм байна гэдгийг үзүүлсэн. За өнөөдөр бүгдөө эсхий. Одоо танах би бүгдөөрэнд нь энэ дээр юу тавьсан байна вэ? Энэ юу вэ? Эсхэрус заав. За энэ эсхэрус материалаар бүгдөө яах нь цэцэг нарч хийж юу хийх гэж байгаа вэ? Цэцэг нарч ерөөхдөө хийж тэгээд юу хийх гэж байгаа вэ? Ээлтэй бэлэг болох юу хийх гэж байгаа? Бүтээл. За тэгэхээр бүтээл хийхдээ бид нар мэдчилгээ хийх гэж байна. Мэдчилгээ хийх гэж тийм ээ. За энэ хэвнүүд нэ. За хүүхдүүд одоогоос хараад багш тайлбарлаад өгье. Энэ юуны чинь нэрээ чинь алга юм хийх зүйлийг чинь арга нь байгаа. За тэгэд тийм чинээ гэсэн аргууд нь байгаа. За тэрийг уншаарай. За манай юм. Ясаа. За одоо надад хийвээ. За одоо хийж эхлэе шүү дээ. Цаг байгаа учраас. За би хийж үзье чинь. Юмнуудыг энэ заавалчтай нааш авч. Ихээ бүгдөө юу яагаад авч. Туда нааш авч та. Ихээ энэ хийж материал чинь хийж зүйлийг чинь зургийг тараад авч. Дараа нь авалт нь үнэлгээнийх нь гараад өгдөг байгаа. За яаж хийвэл хэдэн оноо авах вэ гэдэг гараад өгдөг. За энийг өгөө. 또 썩은 자, 그들은 나가라는 거 영화
хуярж аваад хэн нь юугаа хийх вэ гэдгээр надад хийш. За танаас хийж заавараа самшаарай. Тэгээд гадуудаа ингэ шүү. Энд бас чимэглэлийн эсгийнүүд байгаа. Эндээс өөр өнгө сонгож авч байна. Энд бас чимэглэлийн юм наадаг юмнууд байгаа. Эндээс бас баг угаараа сонгоод авч байна шүү. Өнгөс наа үгүй. Нэг л өнгө. За өөрсдөө хэрэгтэй юмнуудаас авах нь шүү дээ тийм ээ. За би танаас самбар дээр энэ та нарын хийх гэж байгаа оюутлуудыг би бас ингээд танаас тусаад өгсөөрмаар оюутлуудыг чи би ингээд яаж оюутыг аргатай ингээд наагаад өгчий. Та нар харж байгаа аль оюутлаа ашиглаад оюумаар өөрсдөө нэгээд дараа та нар өөрсдөө би манай баг ийм оюутлаа ашиглаад энийг хийсэй гэдгээр тайлбар хийж үзээрэй. Аль оюутлаа ашигламаар байна. Чи өөрсдөө яах вэ? Үндсэн оюутлууд байна. За бас таарах тусалдах журмаа энэ басныгийн хийсэн цэцэг ингээд хатлаа, намч хатлаа. За энэ журмаа мачаад цэцгээ хийж болно гэж би танаас хэлж байна. Начуудаа цэцгүүдээ ингэж хийж байна. Бүгд өөрсдөө үүрэг хийлээгээд хийх гэж байгааныхаа зургуудыг харж байгаа. Ямар оюутлаар ойсон байна, сайн ажиглаараа өгдөө. Тэгээд өөрсдөө хэлнэ шүү дээ. Ингээд хоёр цэцэг айгүй гоё цэцэг байна. За, дадлах хийх хугацаа богинохон учраас жоохон хурдхан хийш үү. Оюутлаараа чимэглэн штэ өгдөө те. Хоёр оюутан.
자, 보자고. 어떤 거 같아서 어려운데? 자, 이렇게 생기고 이제 좀 넣고 자, 한번 더 해주세요. 쭉 내려가고 앞으로 이번 리액션 잡스러워 막시한 리액션 여기 산수장하라 어떤 쪽에 쪽 밴. 자, 아유가 있다는 좀 밴드 situation. 쪽에 아름다운 거 좋고 저렇게 갖고 같은 활짝 닝이 우주린 닝도가 바로 치고 안 가서 치고 활짝 혹자하고 놓게 시험이 쪽이 쪽에 우주가 있잖아 우주가 있지 거의 활짝 컴 갖다가 우주가 있는 한가지에서 아야리사 민요가 믿고서 아야리사가 되게 아무나 있다가 있으면 이렇게 잘 드시려고 그래? 아비 우리가 이 머리가 있어 이거 잘
наалж болж болно шүү дээ. Шууд наална. За бутаа багаас яахгүй. 자부터서 저항수 지금 때려. 그거 민주주의가 하고 싶은데 저항수단 많이 나가는 시대. 자, 그거 누구나. 나 하늘에 거. 나 유노다. 아, 잼득대. 나의 누군가 중에서 나가 이거 같은 애들 잠깐 잡아봤어. 이거 좀 해줘. 나는 시킨 대로 한번 나가라고 그랬지? 나 무슨 두번 저쪽 그 유니가 마게 같은 유니야. 아서가 나 그가 도시가 요 양양 거 어디 기스가 그러니 박샤가 무슨 3분을 시대. 그런데는 지직지직 3분을 가시대. 자, 팀 이렇게 됐어. 이 이렇게 됐어. 좀 시대. 자부터 왔다.
이렇게 이 멀리를 이렇게 된다. За зохион чичээд багтаар аавал машины хадаад цаавга наа. Яг энд ингээд байдлуулчаад аваад ирэх шүү. 자, 날것은 방어는 자, 모두 홀따라. 자, 방어서. 자, 날것은 방어. 다시 하자. 자, 방어 넣어서. 자, 자, 지나가자. 자, 나갔어. 자, 이렇게 가겠나? 여섯 장. 자, 이제 지수 가겠나 봤어. 자, 같이 가겠나? 자, 손들 때 다시 아웃. 나지. 내가 놓치게가. 자, 여기 기뻐할 때 없으면 되죠? 자, 시행이가 없어. 자, 나 다시 한번 이렇게. 나 이렇게 이게 없어. 자, 이렇게. 자, 이니 된다. 자, 이니게 좋다. 자, 이니게 좋다. 자, 봤어. 자, 이게 휘스 문제들 수업 잡을 때 나가라고. 자, 자, 이제 있어. 자, 나섰다. 자, 발표 들어봅니다. 자, 발표 들어. 자, 한번 더 읽어봐. 자, 혹시 나올게. 이게 자, 나이도. 자, 소원 없으죠? 자, 우리가 어떤 분들은 나랑 같이 너를 시켜서 기수 붙들고 대했어. 자, 힘 대했어. 자, 어떤 걸 대했어. 다들 이렇게 방이 많이 되지? 이렇게 방이 기수면 많이 되지? 이래죠. 자, 이렇게 방이 이렇게 됐어. 딱 됐어. 됐지. 이 다다 이렇게 방이. 자, 이렇게 다 됐다. 자, 영어로 해주세요. 수리선수랑 шидэх хөш хоёр авсан. Тэгээд энэ эрүүл хийх болохоор шамлах хоёр авсан. Тэгээд цэцэг болохоор шидэх хоёр авсан. 자, 이제 шидэх хөш хоёрт за энэ шамлах хоёр авсан байх тийм ээ. За, энийг хий болсон байна. За, энийг бүтээлдээ оюутнуудаа гоё юуснаа нэг хэлбэр дийжлээ. За, дараагийн. За, дөөр баг ямар ба. 하나 밖에 한번 가고 있네? 스티커가 хамгийн их 나가. 자, 이제 날이 좋지. 스티커는 괜찮다. 이렇게 한번 해보는 수 있어. 만화가 보니까 있는데 그들이 어디 시키는 시작하죠. 어떤 시키는 자체로 그치고 그래서 토마토나 그렇게
Бас энэ эрбэхийг одоо бусад оюутнуудаа ч гэсэн одоо шаналах ойлоор байсан. Яагаад гэвэл шаналах ойлж байгаа. Хурдан оюутнуудаа бас маш батгүй болж байна. Бүгдийг шаналах ойлоор байсан. Тэгээд бас энэ нацнаас бүгдийг шилдэг ойлоор байсан. Хурдан уушрахаа. Эдний баг шилдэг ойлоор шаналах ойлоор нэлээд ойсон учраас нэг хэлбэр хэлээ. За дараагийнх нь навч багийнх нь тайлбарлах. За хүн тайлбарлаарай. За бодлохгүй асар болохгүй шүү. За навч багийнх нь ойсон юм аа. За ямар ойлоор ойсон гэдэг байна. Шанхай шүү. Хөшөө ойлоороос. За хөшөө. Энэ арчимдгаар хавах ойлоороос. За. Тэгээд энэ хоёрын яриад шаналах. За дөрөв ойлголцоос бүгднийг нэг навч хэлбэр хэлээ. За одоо бүгдөө нөгөө хийст юуныхаа хийцийн артлыг ямар юугаар зүгэлсэн бэ хатаад бүтээлийнхаа нөгөө хийх зурны арттай. Тийм болоод хэдэн оноо гэсэн байгааз байна. Оноо байна уу? За наад оноонуудаас чи багшаа хүүхдүүдээ юу яа. За тэр оноонуудаас хүүхдүүдээ хамгийн ихэд юугаар бүгд ингэж хийс бүтээлээ тийм. Ажлын арга барил. Ажлын арга барил. Ажлын арга барил бүгдөө сайн байсан учраас нэг хэлбэр хэллээ. Нэг хэлбэр хэллээ. Дараагийн юугаар хэлбэр өнгийн зогсол гэдэг дээр багш хиний зэсэг багийнхан нэг хэлбэр хэлчихье. За бусад нь бас гоё ганц учраас нэг хэлбэр хэллээ. За бүгдээ хэлбэр дараагийн нь гэдэг байна. Түрүүний нэг ойдол орсон юм. Хэлбэгээ дэлгэцсэн тийм ээ. За ойдол гэсэн. За дараагийнх нь эдгээр зураг зураг төсөл. Эдгээр зураг зохион төсөл дээр бүгдээ гоё хийсэн учраас бүгдээрэнд нь нэг хэлбэр бас дэлгэцчихье. За одоо тэгвэл аль баг хэлбэр дэлгэдэхгүй болчихж байна. Цэцэг маань маш хоёр баг хэлбэр дэлгэдэхгүй нэг хэлбэр. Энэ хоёр юуны хэлбэр вэ? Өмнөх хичээлийн хэлбэр өгчихлээ. Бос нь энэ хичээлийн хэлбэрүүд дэлгэдэг. Дэлгэдчихлээ. Бүгдөө дэлгэдчихлээ шүү. За өнөөдрийн хичээл ойлгоцтой байна. За тэгвэл бүгдөө энэ ойлоо ашиглаад юу хийж болох нь вэ хүү? Зохиомж хийж болох нь. Өөр юу хийж болох нь? Тэгээд хийж болох нь. Өөр тэгээд чимэглэх арга. Ийм зүйлүүдийг хийж сурчлаа тийм ээ. За өнөөдрийн хамгийн идэвхтэй оролцсон бүх дэлбэгээ илж чадсан эрүүл багийнхандаа баярлалаа. За бүгдээ одоо тэгвэл гэрийн хаад авахыг өгсөн. Бүгдээ харж авчираа. За гэрийн хаад гэрийн хаад яах нь юу гэж өөр хэрэгцээтэй нэг бүтээл хийж ирнэ. За юугаа ашиглах вэ? Бүтээлээ усгийтэй. Юу ашиглах вэ? Ойлоо ашиглана, эсгийгээ ашиглана, тийм ээ, хивээ ашиглана. За ингээд нэг бүтээл хийж ирнэ. За хичээл идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Харин 2-3 ия багшаа баярлалаа. Таны даасан